сургууль гэдэг юм яг энэ бол миний хувьд бол би яг нэг өөр сурч болгондоо айгүй хэлдэг юм. Сургууль бол ингээд амьдралын чинь хамгийн юм чухал том юм даалгавар мишн байх ерөөсөө албагүй. Яг л сургуулийн дараа ингээд амьдрал өрнөдөг, амьдрал чинь ингээд амар хийх юм, амар хийж болох юм зөндөө байхад ганц сургуульд орох уу орохгүй гэдгээс ингээд айгаал хамаг амьдралаа тэн дээрээ ингээд найдал тийх бол амар тэнэг. Самно наг гомболт гэдэг юунаас эхлэх вэ? Ер нь өөрөө каунслераар ажилладаг. Тэгээд өмнө хэд хэдэн сургуулиуд хамтарч ажилласан. Одоо ер нь өөрөө яг SEGO гэдэг co-found хийгээд одоо тэрэн дээр л ажиллаа явж байгаа. Би нөгөө нэг юу засвар жил гээд аваад 10 жилээ төгсчөө, сант төгсчөө тэгээд Whitworth гэдэг нэг сургууль муулаа орж исэн. Тэр бол аюул олон апплай жаа хүмүүс бол мэддэг л ах. Тэгээд тэндээ 2 жил сурж агаад тэгээд шилжих тийм өргөдөл явуулаад тэгээд Seattle их сургууль гэж сургууль руу орж исэн. Тэгээд ер нь бол 70% эхлэхдээ сурж исэн. Би 4 жилийн турш апплай хийсэн ах өргөдөл явуулж исэн. Тэгээд анх 11 дуурайд апплай хийсэн. Яг эрт төгсөөд явчихъя. Тэгээд би өөрөө 10 жилдээ бас нилээд хичээлдээ дэжгүй. Тэгээд улсын олимпиад медальтай. Тэгээд шалсмалтаа сайн өгсөн. Тэгээд би захиралтаа ярьж агаад би эрт төгсч болох уу гэсэн. Тэгээд болно гэж хэлсэн. Тэгээд тэр үед өргөдлөө явуулаад би ямар сургуульд орж байгаагүй. Айгүй их тийм мэдэхгүй их гарч ирж байсан. Тэгээд 12 дуурайдаа дахиж өргөдлөө явуулж исэн. Тэр үед болохоор яг ах хичээсэн айгүй тусламж авчихсан. Манай ах хичээр хоёулаа Америкт өөртөө сурж байсан. Тэгээд тэр хоёрын өргөдлөө явуулсан процесс нь бол яг үндэ минийгээс айгүй өөрөөс нэг дараа нь ойлгосон. Яагаад гэвэл тэр үчин бас нэг засгийн газрын тэтгэлэг тэгээд өөр бас тэтгэлгүүд айгүй байсан. Тэгээд наваа өргөдлөө явуулж явах үед бол тэд нар зогссон байсан. Тэгээд яг сургуулаас нь тэтгэлэг авах тийм замаар явах хэрэгтэй болсон. Тэнгүүт тэр өрсөлдөх тэр юм нь айгүй хэцүү болчдөг. Яг л тийм өсөж байгаа. Зөндөө олон улсаас зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр яг тэнд бол шалгана гэдэг бол айгүй хэцүү. Тэгээд сүүлд явуулахдаа бол нөгөө сая тайлбарласан шиг нөгөө шилжих тийм замаар явсан. Тэр өөр бол бас айгүй нэг олон хүмүүс явдаггүй. Тийм ч болохоор бас өрсөлдөөн арай гайгүй байсан болов. Тэгээд тэтгэлгээс айгүй дайжгүй авсан гэж бодож байгаа юм. Миний сургууль бол нэг байр маяр, хоол моол эдрийг хасаад бол нэг $50,000 байсан баха жилийн. Тэнгүүч нь тэр чинь 70 гэхээр чинь нэг үлдсэн $12,000 бол төлөх ёстой болсон. Тэгээд тэрийг бол шууд ингээ өгчдгүү бас ингээ сар сараар нь өгч юм уу тиймэрхүү боломжууд бас байдаг. Тэгээд ер нь бол хэлж байна. Тэр яванд үнэхээр манай ах эгчээрийн тусламж бол байг бол хэцүү л дээ. Тэгээд уусаа ихэнх хүмүүс бол манай ах эгчээр өөрсдөөс Америкт ажиллаж байсан болохоор арай гайгүй байсан. Гэтэ ихэнх хүүхдүүд яг үндэ айгүй том юм сургуулиудад орж чаддаг. Гэтэ 70-80% авчингуудаа тэгээд явах болчдөг. Тэрийг хэлхээс бараг ичдэг болдог ч юм уу тий. Гэтэ тэр чинь өөр амар том амжилт байхгүй юу? Бид нар ингээд одоо ингээд сошиал медиа дээр ингээд постууд харж байгаа ш 100% тэтгэлэг авлаа. Тэм хүүхдүүд яг үнд айгүй цөөхөн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр 70-80% авч байгаа хүүхдүүд бол миний бодлоор яг өөртөө яг л миний бас мэдэрсэн бол мэдэрхэл ах. Тэгээ би тэр үед бол яг үнд аим тийм гацалтанд орсон байсан. Яг сургуулиудаа сурч байгаа гэдэг гитаас нөгөө гэр бүлд айгүй их том юм ачаа болчих гээд байдаг. Тийм болохоор бас өөрөө бас хажуугаар ажил хий, хажуугаар ингээд юм хийж үзье гэж бодоод. Тэгээ би өөрөө нөгөө нэг их сургуулийнхаа тийм сошиал медиагийн нэг тийм багт нь ажиллаж байсан. Тэгээ тэнд болохоор яг олон улсаас ирж байгаа хүүхдүүдэд зориулсан тийм видео бичлэг, имэйлд хариулах тийм контент бүтээх тиймэрхүү юм хийсэн. Тэгж яхтаа бол одоо нэг бичлэг одоо шинэ би нэг хийгээд $1,500 авч байсан. Тэгэхээр яг тиймэрхүү аргуудаар ингээл ажил хийгээл бас амьдралынхаа болгочих гол тэгээд тиймэрхүү л явж байсан. Тэгээд тэр нь өөр бас яг хэцүү бол байсан мэс. Яг хичээл дээр айгүй муу болсон гинт. Ягаад гэвэл өөрөө гинт дотор шантарч гисэн. Америк ажиллаад Америк хичээлээ гээл тэгэл ингээл гацаал тэгэл дүм мүү авчингууд чинь тэгээд тэрийг чинь буцаа харгаахгүй тэр хичээлээ ер нь л дахиж авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь дахиад төлбөрөө ер нь тэгээд ер нь бол тиймэрхүү үед бол хэцүү байсан. Тэгээд сэтгэлзүйн дээрээс очиж байсан. Тэгээд хичээлээсээ бас нэг 3 сар 4 сарын чөлөөдөр бол авч байсан. Тэгээд тэгжаал нэг дууссан. Миний хувьд бол яг